За сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь та бүхэндээ 5 дугаар ангийн математикийн хичээлийг чиглүүлэн явуулах гэж байна. Хичээл эхлэхийн өмнө дараах хэрэглэгдэхүүнийг бэлдсэн байх ёстой. За хэрэглэгдэхүүнээ бэлдээрэй хүүхдүүдээ. Математикийн сурах хүчиг, дөрвөлжин дэвтэр, харанда, баллан, баллуур, шугам зэргийг бэлдэх юм байна. Шугам нь гурвалжин бааварт шугам заавал байх юм шүү. Гурвалжин бааварт шугамны хооронд дүрсээр төлөвлүүлж бас болох юм байна шүү. За бэлдсэн бол бүгдээрээ хичээлдээ орцгоё. Параллел зөөлт юм байна. За дэвтрээ нэгээд өнөөдрийн хичээлийн сэдвээ тавиарай. Параллел гэдэг үгэн дээр бас сайн харж зөв бичээрэй хүүхдүүдээ. За сэдвээ тавьсан бол бүгдээрээ хичээлдээ оръё. Өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ энэ сэдвийг судалснараа ерөөсөө дүрсийг параллелаар зөв чадвартай болох юм. Тийм учраас та нартай амжилт хүсье. Хамгийн гол нь багшийнхаа зааврыг маш сайн сонсож дагаад хамтдаа явъя. Өнөх мэдлэгээ бүгдээрээ сэргэн саная. 4-р ангид параллел зөөлтийн талаар юу мэддэг болсон бэлээ? Эргэн санаж бодъё. Параллел зөөлтийн талаар амьдрал тохиолдох жишээнүүдээс нэрлэе. Юу байж болох вэ? За шугамыг тодорхой зайд шилжүүлэх, машин урагш хөдлөө зогсох, жагсаалд байгаа урагш хоёр алхад жагсаалаас гарах зэрэг бидний амьдрал зохиолдох жишээнүүд юм байна. За энэ жишээнээс нэгийг багш нь зургаар та нартай харуул. За энэ машин урагшаа чигээрээ хөдлөө зогсох нь бидний амьдрал зохиолдох жишээ шүү. За ажиглаараа хүүхдүүдээ одоо хичээлийн хэрэглэгдэхүүнээ яг багшийн шиг ингээд байрлуулъя. Шулуун шугамаа тавиад, гурвалжин шугамаа зэрэгцүүлээд тавья. За тавьсан хүүхдүүд ээ. За тавьсан бол даалгаврыг хамтдаа уншия. Гурвалжин шугамыг анхны байрлалаас нь параллелаар зөөе. Ажиглаарай гэж. За одоо энэ даалгаврыг багш нь эхлээд зөөж харуулна. Та нар маань хамт хийхгүй шүү. За юу? За багш нь хамтдаа зөөж харуулъя. За ингэ зөөлөө. Одоо тэгвэл анхны гурвалжины оройн цэгүүдийг А, В, С гэж тэмдэглэсэн учраас багш нь А1 гэж нэрлэе. Энэ оройг В1 гэж тэмдэглэе. Энэ оройг С1 гэж тэмдэглэж. Гурвалжин шугамыг анхны байрлалаас нь хэдэн сантиметрт зөөсөн байна вэ? Ажиглаарай. Сайн ажиглаарай хүүхдээ. За бодсон бол багш нь та нартай дөхүүлэх асуулт. Хамтдаа уншия. А1-т шилжихдээ хэдийн сантиметр зайд шилжсэн байна вэ? Харъя. За багш нь та нартай зурж харуулъя. Хэдийн сантиметр шилжсэн байна вэ? За хүүхдүүд маань харж байгаа тийм ээ. 1, 2, 2.5 см зайд шилжсэн гэдгийг та бүхэн маань харсан баг. Тэгвэл В1-т хэдийн сантиметр шилжсэн бол энэ
тэнцүү байгааз тэнцүү бай. Тэгвэл С ба С1 ороод түн харьцуулж харъя. Мөн ямар байна? Тэнцүү байна. За үүнээс ямар дүгнэлт хийж болохоор байна? Ямар дүгнэлт хийж болохоор? Гурвалжин шугам анхны байрлалаасаа дараагийн байрлал шилжихдээ орон цэгүүд нь яадаг юм бэ? Ижил зай шилждэг юм байна. Ижил зай. Орон цэг ижил зай шилждэг юм. Одоо тэгвэл хэдийн сантиметр шилжсэнийг мэдхийн тулд АВЦ гурвалжин бүх ороонууд нь 2.5 шилжсэн учраас энэ гурвалжин анхны байрлалаасаа яасан байх вэ? 2 бүхэл 15 см зай шилжсэн байх нэ. За та бүхний хариутай таарсан хүмүүс үү? За хэрвээ таараагүй бол дараагийн дасгалуудаас ойлгож аваарай. Бүс мөн багш нь танарт нэг тайлбар хийлье. Хүүхдүүдийн гаргаж болцсохгүй алдааны багш нь ингэж бодож байна. Энэ хоорондын зайг л шилжилтийн зай гэж ойлгоод байж магадгүй. Яагаад биш юм бол бодъё. Энэ ороо маань С шүү дээ хүүхдүүд ээ. Тэгсэн чинь энэ ороо юу ах вэ? А1. Тэгвэл энэ ороо чинь хооронд нь биеийнтэй харьцуулж болох нь үгүй байх тийм ээ. Тэгэхээр хоёр өөр ороо учраас энэ хоорондын зай дүрсийн шилжилтийн зай гэж ойлгож болохгүй гэдгийг та бүхэн маш сайн анхаарах хэрэгтэй шүү. За уншаа. Хуургалтын өмнөх болон дараах дүрсийн харгалзах хороонуудыг зөв харьцуулах нь чухал юм. Шинэ А нэгт С нэгт гэдгийг багш нь анхааруулж дүгнэж хэллээ. За дараагийн тасгалдаа хамтдаа байна. За хичээлийн эргэлт хүнээ яг багш шиг бэлдээд тавьчих. За тавьсан хүүхдүүд ээ. За тавьсан бол даалгавар 3-ын заавраа тод чанга дугаар хамтдаа уншъя. Гурвалжин шугамыг анхны байрлалаас нь 5 бүхэл 1.3 см зайд хэрхэн зөөх вэ? Эхлээд бодъё. Хэрхэн зөөх бол та бүхэн юу ч бодож байна. За маш сайн бодсныхаа дараа зөөгөөрөө хүүхдүүд. Гурвалжин шугамаа зөөгөөрөө. За зөөгцсөн бол одоо багш нь зөөж харуулъя. Багшийнхан зөөсөнтэй та нарын хариу тулж гэнэ үү? Хэрвээ таарсан бол маш сайн байна. Харин таараагүй хүүхдүүд нь дараагийн удаа алдаагаа давтахгүй байхыг хичээх ёстой юм шүү хүүхдүүд ээ. Даалгавар 4. За зааврыг хамтдаа уншъя. Аавын хэрчмийг параллелаар зөө. Хэрчмийн үзүүрийн цэгүүдийг параллелаар аль чиглэлд хэдэн нэг зайд зөөсөн байна вэ? Маш сайн ажиглаарай. Хэрвээ заавраа бүрэн ойлгоогүй бол өөрсдөө хаад нэг удаа уншаарай. За ачаалсан бол одоо дэвтэр дээрээ бичээрэй. Асуултандаа хариулж товч тодорхой бичнэ. Багшийнхаа тодруулсан үнүүдийг анхааралтай бодоорой. За бичсэн бол одоо багш нь тайлбар хэлье. Аавын хэрчмийг яах нь А1, В1 хэрчмэд шилжүүлсэн тийм үү? Тэгвэл аль чиглэл гэхээр одоо яах юм бол аль чиглэл гэж бодож байна. Энээс ийшээ явсан хэр яаж вэ? Баруун гар тийш явсан байх шүү дээ хүүхдүүд. Тэгвэл баруун тийш шилжсэн юм бэ. Хэдэн нэгж зай гэдгийг хамтдаа тоолъё. 1, 2, 3, 4. Сайн байна. За одоо бүрэн хариултаа бүгдээрээ хамт хэлье. АВ хэрчмийг
хэрчмийн зөөрүүдийн цэгийг параллелаар баруун гар тийш 4-1 зай зөөсөн байна. Хариулт таарсан уу? Таарсан ба сайн байна шүү. За энэ дасгал дээрс ийм дүгнэлтийг хийж болохоор дүрс параллел зөөлтөөр тодорхой чиглэлд тодорхой зайд шилждэг юм байна. За тодорхой чиглэл гэдэг нь ийшээ. Эндээс ийшээ баруун гар тийш. Тодорхой зай гэдэг нь 4-1 зай хэлж байгаа шүү дээ. Ногоон гурвалжныг аль гурвалжинд параллелаар зөөсөн байна вэ? Ажиглаарай хүүхдүүд. За хариултаа дэвтэр дээр биччихээрэй хүүхдүүд. Дугааруудыг бичих болно шүү. За аль гурвалжин шилжсэн гэдгийг мэдхийн тулд багш нь бусад гурвалжнуудтай давцуулж тавьж харуулъя. Миний хүүхдүүд анхааралтай хараарай. Давцсан уу? Оо давцахгүй юм тийм ээ. 3 дахь гурвалжинтай мөн давцахгүй. 4-т ногоон гурвалжин ямар вэ? Том байгаад байна тийм ээ. 5 дахь гурвалжинтай хэмжээ хэлбэрийг яг давцчих юм тийм ээ. За тэгвэл 2 дугаар гурвалжинтай ямар вэ? Мөн адил давцчих байна. За тэгвэл эндээс ямар дүгнэлтийг хийж болох вэ? Дүрс бусад дүрсэж шилжихдээ яа гэм бэ? Хэмжээ хэлбэрийн ижил байдлаар яг тийм шилждэг юм байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. За багш нь зөв хариултыг гаргаж ирнэ. 2 ба 5 дугаар гурвалжин параллелаар зөөсөн байна. За эндээс бид нар ямар дүгнэлтийг хийж болох вэ? Зөөгдсөн дүрс нь анхны дүрстэйгээ ямагт тэнцүү байдаг юм гэсэн дүгнэлтийг хийж болох юм байна шүү дээ. Даалгавар 6. За зааврыг уншия. Хамтдаа уншаарай хүүхдүүд. Ногоон гурвалжин аль чиглэлд хэдэн нэг зай параллелаар шилжсэн бэ? Эхлээд 2 дугаартай гурвалжинд хэрхэн шилжсэнийг бичнэ. За бичсэн бол нааш анхаараарай. За аль чиглэл гэж гарч ирсэн? Энэ гурвалжин яаж вэ? Дээшээ чиглэл шилжсэн байх шүү дээ тийм ээ. За одоо хэдэн нэг гэдгийг бүгдээрээ хамтдаа тоолъё. 1 2 3 4 5 зайд яасан байх нь шилжсэн. За тэгвэл одоо нийлүүлээ бүтэн өгүүлбэрээр сайхан хариулъя. Ногоон гурвалжин 2 дугаартай гурвалжинд дээш 5-1 зайд шилжсэн байна. За та бүхний хариултаа таарч гинөө. Хэрвээ алдсан бол дараагийн удаад алдахгүй байхыг хичээх хэрэгтэй шүү. Одоо ногоон гурвалжин 2 дугаартай гурвалжинд өөр янзаар очих боломж байгаа болов уу? Та юу гэж бодож байна? За байхгүй юм шиг юм тийм үү? Тэгвэл дараагийнх нь одоо ногоон гурвалжин 5 дугаартай гурвалжинд хэрхэн шилжсэнийг тэтэртээ бичээрэй. Чиглэлээ бичээд хэдэн нэг зайгаа биччихээ товчхон. За бичсэн бол бүгдээрээ хамтдаа харъя. За ногоон гурвалжин маань дээш хэдэн нэг зай шилжсэн юм бэ? 4-1 5-1 зайд шилжсэн тийм ээ. Одоо хаашаа хөөхтүүдээ зүүн гар тийш 1 2 3 4-1 зай шилжиж байна. Зөв 4-1 зай шилжиж байна. Тэгвэл одоо хамтдаа хэлье. Ногоон гурвалжин нь
5 дугаартай гурвалжинд дээш 5 нэгж 100 гар тийш 4 нэгж зай шилцэн байна. За багшийнхан зааж тайлбарлаж байгаа юмтай хэр нийцж байна. Хэрвээ алдсан бол засаад аваарай хүүхдүүдээ. Ойлгож авах нь хамгийн чухал шүү. За одоо багшд нь нэг асуулт байна. Энэ ногоон гурвалжин 5 дугаартай гурвалжинд өөр янзаар шилжих боломж байгаа болов? Ажиглаад харъя. Байгаа болов? За байгаа гэж бодож юм. Хэрхэн шилжих? Аль чиглэлд хэдэн нэгж зайд шилжих гэдгээ бас бодох хэрэгтэй тийм ээ. За боломж байгаа гэж үзсэн үү? Үгүй гэж үзсэн үү? Таамаглалаа миний хүүхдүүд дэвшүүлсэн байгаа. За багш нь одоо нэг боломж байгааг та нартаа харуулъя. За ногоон гурвалжин маань 1 2 3 4 нэгж зай 100 гар тийш. 1 2 3 4 5 дээш 5 нэгж зай шилжиж бас очих боломж байна шүү дээ хүүхдүүдээ. Та нар маань олцсон байгаа хаа. Хэрвээ олоогүй бол өөр боломж байдаг гэдгийг дараагийн удаад яах юм бэ? Анхаарах ёстой байна. За маш сайн байна. За энэ болохоор 2 дугаартай гурвалжинд очих боломж. Энэ 5 дугаартай гурвалжинд очих боломж нь хэд вэ? 2 байна шүү дээ. За үнэн ойлголоо. Даалгавар дээрээ бүгдээрээ дүгнэлт хийгээ явсан учраас ерөнхийдөө энийг мэдж байгаа. Бүгдээрээ багцлаад их сайхан уншиж. Дүрс параллел зөөлтөөр өгсөн чиглэл тодорхой зай шилждэг. Параллел зөөлтийн дүрсүүд тэнцүү дүрстэй шилжих бөгөөд үүнийг дүрсийн шилжилт гэж нэрлэдэг. Мөн хуургалтч гэж нэрлэж болох юм. Даалгавар 7. За бүгдээрээ заавраа хамтдаа уншия. АВЦ Д тэгш үнцгтийг хэвтээ тэнхлийн дагуу баруун гар тийш 3 нэгж босоо тэнхлийн дагуу дээш 2 нэгж зайд параллелаар зөөгөөрэй. За миний хүүхдүүд зөөхийн тулд эхлээд дэвтэртээ хэвтээ ба босоо тэнхлэгээ зураад маш хурдан хугацаанд тэгш үнцгт зурчих. За тэгш үнцгтээ будах шаардлагагүй шүү дээ. За бид өмнөх хичээлээрээ координатын хавтган талаар мэдлэгтэй болсон байгаа. Түүнийг ашиглаад зурх нь байна. За зурсан бол үзгээ тавиад наашаа анхааралтай хараарай. За хэрхэн зөөх вэ гэж бодож байна. Анхааралтай ихэд ажиллая тийм ээ. Хэрвээ заавар ойлгоогүй бол ахаад нэг удаа уншиж болно. Заавар ойлгохгүй бол дасгал даалгавраа бүрэн хийх боломжгүй байдаг шүү дээ. За зааврын дагуу зөөгөөд зуръя. За зурсан бол одоо гал үзгээ тавиад багш руугаа анхааралтай харъя. Багш нь тайлбар өгье. Өөрийнхөө хэлсэндээ тулгаж харна гэсэн үг шүү. За баруун гар тийш 3 нэгж ихээр тоолъё. 1 2 3 нэгж. Сайн дэрсэн. За үргэлжлүүлээд босоо тэнхлийн дагуу дээш 2 нэгж гэсэн байна тийм ээ. Тэгэхээр 1 2 нэгж. Ингэж зөвхөн шүү дээ. Та нар яриад таарсан уу?
Хэрвээ таарсан бол сайн байна. Таараагүй бол яг юун дээр алдаа гаргасан бэ гэдгийг өөрийнхөө хийсэнтэй харьцуулаад хараарай. Бас нэг энэ дээр тайлбарлах зүйл нь А цэг шилжин, Б цэг ч юм уу шилжин гэдгийг анхаарах хэрэгтэй. А цэг баруун гар дэш 3, Б цэг ч юм уу баруун гар дэш 3 гэсэн тийм үү? Тэгвэл одоо дээш гэхээр бүх цэгүүд адилхан дээшлж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Ижил хэмжээтэй дээшлэн шүү дээ. За багш нь зөвхөн зураг харуулсан. Орон цэгүүдийг тэмдэглэсэн. Орон цэгүүдээ ингээд тэмдэглээд аваараа өгдөө. Дараагийн дасгал. Машин чигээрээ 7 м яваад зогсов. Ямар хөдөлгөөн хийсэн бэ? За ямар хөдөлгөөн хийсэн? Бидний хамгийн сайн мэддэг сэдв байгаа тийм ээ. Энэ машин урагшаа 7 м яваад зогссон. Яасан бэ? Урагшаа явсан юм тийм ээ. Урагшлах хөдөлгөөн хийсэн гэж хэлж болох юм аа. За даалгавар 9. Аль дүрс барилаар зөөгдсөн бэ нэ? Зөв гэж бодсон хариултын эхний үсгийг дэвтэртээ бичээрэй. Маш сайн ягталж хараа. За дэвтэртээ бичсэн багшийн хариултыг хүлээж гинөө. За тэгвэл одоо багш нь зөв хариултыг та нартаа харуулъя. Зөв хариулт нь юу ах нь? С байсан байх нь тийм ээ. За тэгвэл С-ийг сонгосон хүмүүс яагаад С-ийг сонгосон? Тэр тайлбараа хэлээвэл хэлж чадаж байвал үнэхээр сайн шүү. Хэрвээ С-ээс бусад хариултууд сонгосон хүмүүс ч гэсэн яагаад сонгосон тайлбараа бас бодоорой хүмүүс те. За энэ болохоор яах вэ? Бидний мэддэг тэгшмийн хуурал биш үү гэдэг үү? Би энэ дээр нь давцуул тавихаар давцахгүй шүү дээ. Энэ болохоор параллел зөвлөлт шилжихдээ анхны дүрслэгээ тэнцүү байдаг гэдэг маань биш харагдчих. Тэнцүү биш харагдчих тийм үү? За энэ болохоор яах вэ? Баруун гар тийш доош шилжиж болно. Доош баруун гар тийш шилжиж очиж болох юм тийм ээ. За С харилцааг сонгосон нийт хүүхдүүдэд баяр хүргэе. Бусад хүүхдүүд нь дараагийн удаа гацсан бол анхаараарай гэж багш нь хэлж байна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ параллел зөвлөлтийн талаар хөтлөе тийм ээ. За параллел зөвлөлтийн талаар шинээр юу мэдэж ав? Ямар дасгалууд хийчих вэ? Параллел зөвлөлтийг хийхин тулд юуг анхаарах ёстой гэж та нар ойлгож авсан бэ? Эдгээр нь бидний амьдралтай яаж холбогдох юм? Бодъё. Дүгнэт бодъё. Жишээ нь гэрт байгаа тавилгуудаа параллелаар зөөх. За кино театрт ороод 10 дугаартай сууж ирсэн урагшаа 8 дугаартай суудал руу шилжиж суух энэ нь бидний амьдралтай холбогдсон жишээ юм шүү хүүхдүүдээ. За багш нь ийм дүгнэлтэнд хүрсэн. Та бүхэн ч гэсэн багшийнхаа дүгнэлттэй таарсан байх гэж багш нь итгэж байна. За хамтдаа уншийе. Эдгээр дасгалуудыг хийсний үр дүнд параллел зөвлөлтийг хийхийн тулд орон цэгүүдийг аль чиглэлд ямар зайд зөөхийг мэдэх нь чухал гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Та гэрийн даалгавар өгдөө. 5 дугаар ангийн математикийн сурах бичгийн 109 төр хуудасны 569-с 571. За эдгээр 3 дасгалыг хийх зөвлөмжийг багш нь та нарт хүргүүлж байна. Энэ зөвлөмж та нарын даалгавраа сайн хийх чинь амжилттай хөдөлж чадна гэж багш нь итгэж байгаа шүү. Энэ 3 дасгалыг өнөөдрийн хийсэн бидний бүх дасгалтай адилхан төстэй дасгалууд байгаа. Мөн та нартай зориулаад эдгээр дасгалуудыг багш нь бэлдсэн байна. 12 дасгал.
Энэ дасгалуудыг та бүхэн маань сонгоод хийгээж идэлгээ улам бүр баттгаарай. За өнөөдрийн хичээл дуслаа. Анхааралтай олдсон та нартай баярлалаа. Баяртай хүүхдүүд.